Токио 2020 оны зуны паралимпийн наадам байсан. Маш их хэцүү байсан. Маш их олон хүний хүлээлттэй байлаа. 2 тоглоо хоёуланд нэг хожигдоод маш том хүн цогцолтонд орсон шүү дээ. Тэгээд ирээд тэнцэнээсээ бас буцаж босгож бас маш их цаг хугацаа зарцуулсан. Тэгээд 24 оны одоо олимпиад надад бол ерөөсөө бодогдохгүй байсан хэрэг. Маш их хүн шоконд орсон. Дарамт толоод ирж байгаа шүү дээ. Тэг чи ингээд ирэхчээ тэгэл чи медаль аавна гэж ингээд томроод байсан яасан. Алтан медаль аавна гэдээсэн яасан. Би чамд хэлсэн шүү дээ гэл ингээд хэлжсэн хүмүүс бол надад бол маш их байсан. За нэг тесрээд үзэх хэрэгтэй. За Тимээ 6-4 хэлсэн. Финал руу гараад Монгол улсын гавьяа тавьсан Гамбатын болон эрдэн маань финал руу гараа явсан. Тэглүү яг хоо. За Гамбатын болон эрдэн маань ингээд аврагын алтан медаль дэглөө ирэхээ авлаа. Тэр хүмүүстээс тэгээд одоо ингээд бодоход бол бас намайг хурцсан байна. Бас тэр хүмүүсийн бас ингээд хэлцүүг надад ингээд буцаагаад миний ингээд одоо ингээд шарыг малтаа те одоо би дараа заавал амдаа гэсэн тийм зүйлийг л Сэмнөө та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын гавьяа тамирчин Гамбатын болон эрдэн байна. Сая зуны Парис 2024 зуны паралимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн. Медаль өртсөн сэтгэл маш сайхан өндөр байна. Тэгээд миний хувьд бол өөрийнхөө бүх боломж хичээл зүтгэлээр бэлтгэл сургалтаа хангаад Монгол Улсын эх орныхоо төлөө Парисыг одоо дайлаар мартахаар явсан. Тэгээд бас сайхан өөрийнхөө яг багтам 100% амжилт нь үрж чадаагүй ч гэсэн 90% амжилтаа биелүүлээд ирсэн. Тэгэл алдаа гарахгүйгээр л тоглохыг маш их хичээсэн. Тэгээ сүүлдээ бол бас алдаа гаргаад тэр сүүлийн 13 секундэд ингээд ойжоод унаа. Тэгээд ингээд нэмэлт оноо авах систем, төрүүлж оноо авах систем л ороод тэгээд оноо алдсан байна. Маш их харамсалт төрсөн. Тэгээд ер нь бол тэгээ ороод өрөөнд орж ирэл нэг тусгаарлалтын өрөө байдаг тамирч тэнд орж ирээд л ер нь бол бас маш их харамсаад үлсэн. Тэгээ гол зорилго маань би 16 жил таеквондогийн спортоор хичээлж байгаа. Тэгээд гол зорилго маань алтан медаль авч бас төрийн дуулаад одоо олимпик наадам одоо ишгэлүүлнэ гэдэг чинь миний одоо Монгол улсын нэр хүндийг өндөр төргөх бас өөрийг даалгавар маань л байсан л та. Тэгэхээр бас харамсалтай л надад маш их төрсөн. Тэгээ одоо дараагийн удаа бүр хичээнэл ямар ч алдаагүй Лос Анжелес олимпиад оролцсноо л гэж байна. Сая Парисаас шим гоё энерги авлаа. Тэгээд тэр нь олонгууд ингээд манай Монголын арт ном маань үнэхээр сайхан сэтгэлтэй юм байна. Тэгээд баг тамирчдаа дэмждэг энэ алтан байгууллага спонсорууд гэдэг энэ одоо амжилт гаргасан тамирчдаа ингээ урам зориг хайрладаг энэ арт ном гэдэг зүйл чинь маш чухал өөрөөр оройтой. Тэгээд арт өмнөөсөө сайхан баярын сэтгэл, урам зоригийн сэтгэл ингээл авч явахд бол надад бол маш гоё байсан. Тэгээд би ч тэгэл нэг мөнгөн медаль авч орж ирчихэл одоо яана одоо өстө яг л алтан медаль авах байсан. Одоо нүдүүлдэг л ахтаа л гэж бодож байсан. Тэгэл алтан дайтай мөнгө авсан, өстө мундаг байсан. Нэтрэ гэл ингээл манай Монголын тэгэл ингээл шүлэг мүлэг цохоогоол ингээл бичиг надад маш урам зориг авсан. Тэгээ ер нь л би хүн болгонтэй бас таеквондогийн спорт хүмүүжил хүн болгонтэй ер нь ингээд хүндэлтэй одоо бүх зүйл дээр ингээд тусч чадахгүй ч гэсэн ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд тусч чамсан гэдэг ингээд сэтгэлтэй ингээд байхыг маш их хичээдэг. Тэгээ энийг манаас таеквондогийн спорт манаас цаас сургаж хүнтэй ингээд зөв харьцах, зөв мэдлэх тий. Одоо тэр зүйлүүдийг л одоо таеквондогийн спорт орсоцол ингээд олж авсан. Тий. Тэгээ би ч нэг чиг чанч илээг нэг маш их үзэх дуртай байсан. Тэгээд дараа нь ингээд олимпиас ирээд бичлэгээ ингээд ухрааж үзээд
за би ямар алдаа гаргаж яаж үйдэг гэдэг зүйлээ ингээ ухраад үдчих яг тэр нэг олон улсын таеквондогийн тайлбарлагч бас нэлээ олон удаа чи гэж ханж ийлээ гэж гарах болгон л яриад одоо нэг энэ хүн ингээ шүтж ингэж таеквондогийн спорт орж исэн гэл тэгээ тэр зүйлийг л ингээл ярьжсэн тэр зүйл нас надад маш их гоё санагдчихсэн. Тэгээд ер нь чиг чанаас бараг л медаль авангаа төгсөн штэ. Тэгээ өмнөх өдрөн солигдсон байсан болохоор тийм тэгээд би энэ спортоор бол ер нь тэгэл зодоонтой кино үзэж байгаа л орж исэн. Тэгэл тэр үйл явдлаараа л ерөөхдөө тэр анхны 7 хоногийн бэлтгэлийг л орох анхны 7 хоногийн тэмцээд яг тэгэл дотор яг л тэгэл өшилж байгаа харагдав. Яг тэрнгээрээ л зодтолцсон. Тэгэл мөнгө медаль авчихсан шүү дээ. Мэдээж байлгүй яг хоо тамирчин бүрдвэл бүгдэнд нь байдаг. Тэгээ надаа хамгийн хэцүү нь болохоор Токио 2020 оны зуны паралимпийн наадам байсан. Маш их хэцүү байсан. Маш их олон хүний хүлээлттэй байлаа. Хүн болгон намайг алтан медаль аавна гэж хэлээ. Тэгэл таарсан болгон л алт гэжсэн. Өөрөө ч бас тэгээд тэрэндээ бас ингээд оцсон. За би л алт аавна гэж ингээд амар том баг ингээд тэр нэг эрсдлийг бодохгүйгээр явж байсан. Тэгээ очиод бол би чи ингээд 2-7 хоёуланд нэг хожигдоод маш том хүн цогцолтонд орсон шүү дээ. Тэгээд ирээд тэнцэнээсээ бас буцаж босох гэж бас маш их цаг хугацаа зарцуулсан. Тэгэл 24 оны одоо олимпиад надад бол ерөөсөө бодогдохгүй байсан хэрэг. Маш их хүн шоконд орсон. Тэгээд ирэхэд бас нөө хүний дэргэд байдаг найз нөхөд зарим ах дүүнэр чи бас ингээд араа л өөрөөр л хүлээж авд юм билээ. Тэгээд яг хаа тэгэл чи тэгэл бараг л медаль аавна ингээл хөөрөөл тэ амар ингээл байсан тийчэр чи яасан тэгэл ирээл зарим хүмүүс л надад тэгж хэлжсэн хүмүүс надад 2 3 байгаа. Одоо ингээл явхад за болортой ингээл алтан медаль авах нь ойлгомжтой. Одоо медаль аваад үрээд тэр гэл ингээл хэлжсэн хүмүүс байгаа. Тэгэл ингээл яг медальгүй тэр чи маш том дарамт толоод ирж байгаа шүү дээ. Тэг чи ингээд ирэхчээ тэгэл чи медаль аавна гэж ингээд томроод байсан яасан. Алтан медаль аавна гэдээсээ яасан. Би чамд хэлсэн шүү дээ гэл ингээл хэлжсэн хүмүүс бол надад бол маш их байсан. Тэгээд тэр хүмүүстэй бас тэгээд одоо ингээд бодоход бол бас намайг хурцсан байна. Тэгээд тухайн үедээ л ингээд гомдох сэтгэл төрөл ямар муухай юм бэ гэл ингэжсэн. Тэгээд дараа нь ингээд одоо ингээд бодоод тахаар бас тэр хүмүүсийн бас ингээд хэлсэн үг надад ингээд буцаагаад миний ингээд одоо ингээд шарыг малтаа те одоо би дараа заавал амдаа гэсэн тийм зүйлийг л ингээд ойлгож гисэн. Тэгээд би ингээд сая ингээд явахын өмнө ч гэсэн ингээд маш сайн ингээд бодол он гараал хүмүүс л дахиад нэг 21 оноос ингээд тавтаал эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр за одоо ерөнхийдөө тэгээ ийм зүйлийг би ч өмнө үзсэн болохоор за хичээнэ болно болох байхаа хичээж байгаа шүү гэж хүн болгонд яг медаль аавна гэж хэлж чадахгүй тэгэл хичээж байгаа чаднаа авнаа гэл ингээл явчихсан. Тэгээд тэр зүйлүүдээ ингээ ирэхэ бодохоор бас хүнд маш том туршлага болж үлддэг юм байна. Тэгээд тэр зүйлийг хүн өөрөө засаж чадвал бас амжилт гаргах юм байна. Тэгэл за би угаасаа бүтггүй болий гэл ингээл болцсон л би тэгэл өнөөдөр 16 жил хичээлсэн тэр сайхан хөдөлмөртөө хөрөхгүй л үлдэхээс юм болоо гэж бодож байгаа. Тэгэл тэр зүйлийг чи яг хөө тэгэл нөгөө олон тэмцээн оролдоонд төрүүлсэн байсан. Би эндээ тэгэл ингээд нэг яачихгүй да. Бардчихгүй юу? Тэр зүйлээ олимп гэдэг зүйлийнхээ утга учирыг нэг томол гэж ойлгож ирсэн нөхөөс тэгэл тоохгүй л байсан байгаа. Тэгэл ингийн тэмцээсийг үзсэн гэсэн тэгэл очиж далаараа тэр тавиулаад тэр чи за энэ чи бас болохгүй биш ингэж болохгүй биш гэдэг зүйлийг л мэдэрч байгаа ш. Тэр би чи 19 онд нэг Токио 2020 чи сорил тэмцээн болсон шүү дээ. Тэгээд тэрэнд би бас ингээ оролцоод яг алтан медалийн төлөө тэр сая нөгөө хождог хагас шигшээдэр хождог тэр Италийн тамирчинд ингээ тоглож явахад би ингээд хөлөө ингээ буруу боогоод тэгээд ингээд гарч тоглоод тэгээд өшгөлсөн чи нөгөө түмэн ингээд амар тонго подим амар хавтаад бүр ингээд хоёр хөлөг нийлүүлсэн шүү. Бүр амар том хавцсан. Тэгээд нэгдүгээр үедээ тэгж гарч ирээд 2 3 дугаар үедээр гүрийж тоглож байгаа л тэгэл дуусгаж ирсэн. Тэр бол бас одоо бодоход бол яа. Одоо тэгэл дотроо хугараагүй л бол одоо зөөлөн эдийн хавдал мавдал тэр тэмцэн л одоо хамаагүй гэл
гэл тоглож байгаа юм чи тэ. Тэгэл бас яалж гарч ирж байсан. Тэгээ тэр дурсамжнаас одоо батхад сайхан. Тэгэл яалж гарч ирээл нацигтэн дээр төлөвлөл явчихсан. Одоо тэгэл аав ээжийнхаа ачийг утахгүй сайхан хариулна тэгэл. Би чи бол аавын нэртэй бол байнгын тэмцэд одоо ингээл тэмцэд явахаар чи намайг болор ирдэн гэхгүй тэгэл Монголиа Ганбат гэл байнгын аавын нэрээр дууддаг тэгээд яг том ингээ амжилт гаргаад яхаар аав ээжийнхаа нэрийг л сайхнаар дуудуулаад явж байгаа надад бол маш давхараас Монгол улсынхаа нэртэй ингээ давхар ингээ дуудуул явж байгаа нь бол маш гоё ядгүй. Тэгээд ач хариулна гэдэг нь одоо би л ойлгохдоо бол аав ээжийнхаа тэр төшиг толгоор болж аав ээжтэй ажилттай байх хэлнэ. Тэгээд яг одоохондоо бэлтгэл сургуульд гээд ингээд гэртээ ч орохгүй би ч нэг явахаараа 3-4 сар явчихдаг. Тэгээд аав ээжийнхаа нэр хүндийг л сэвтүүлэхгүй өндөр дөрөхийг л хичээдэг. Тэгээд утахгүй бас ингээд сайхан амжилтаа гаргаад дахиад нэг мөрөөдөлтөө өрчээд аав ээжтэйгээ сайхан ачин хариулаад аав ээжтэйгээ бас сайхан байна л гэж боддог. Миний зорилго бол одоо 28 оны Лас-Вегас Олимпиас тотоогоо үзэх байна. Тэгээд хичээхийн төлөө одоо дахиад зорилго тавьсан байна. Тэгэл зүтгэндээ тамирчны замналчийн бол одоо залуу насных шүү дээ. Тэгээд би ч одоо дараагийн Олимпиад бас 32-т орох ч байна. Тэгэхээр миний бас сүүлийн Олимпиад байх. Тэрний дараа яг тэгэл уяач болъё л гэж бодож байгаа. За би бага бахын л хурдмаар унж өссөн. Тэгээд бас одоо ч гэсэн давхар хурдмаар уяад одоо хурдмаарны төлөө сэтгэлээ зориулаад бас явж байгаа. Тэгээ уян мөрөндөл маш их дуртай, сонирхолтой. Манай хамаатнуудын донд одоо нөгөө ч юм уу инээдэн болол намайг одоо ор холгоно л тэр зүйлийг яриад л байж чаддаг. Би нөгөө манай өвгийнх чи аймагаас уртхан талд 10 гаруй км-ийн зайтай. Тэгээд манай өвөгийн гэрээс нэг 3-4 км-ийн наагур ингээд орны уралдаан цам явдаг байхгүй. Тэгээд явахтаа өвөө маань хоноо хариулж агаад одоо л манай хүү одоо энэ морд иргэцсэн байна. Одоо л наашаа орж ирж байгаа гэж зам дээр хөрхөө өвөө мортоо зогсож байсан. Тэгээ би дахиж ирж байгаад яг ингээ өвөө харцсангуудаа уяамор дахиад уралдаа явж байгаа юм шүү дээ. Өвөөг тойроод өвөө юу хийж байгаа бэ? Би уралдаж байна гэдэг ингээ өвөөтэй ингээ тойрчээд тэгээд давхиж ийсэн. Тэгээд тийм сонирхоо байгаа шүү дээ. Бас дондор л орсон баг. Тэгээд тгий тойрог бол яаж уралдчих гэсэн мэлээ те.